Орчны ярилцлагын цаг нэвтрүүлэгтэйгээ хамтдаа үзэх танд өдрийн мэндийг хүргэе. Бидний өнөөдөр нэвтрүүлгийн зочин хонорт Мотор Рент Монголиа клубын үүсгэн байгуулагч Оргилмаа бүсгүй өнөрөгт ирсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Энэхүү гоё нэвтрүүлэгтээ орж оролцуулсан та бүхэндээ бас баярлалаа. Юуны өмнө удахгүй бас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиох гэж байна. Тиймээс бас баярын мэндийг хүргэе Оргилмаа. Баярлалаа. Танд ч гэсэн баярын мэнд хүргэе. Ингээд Оргилмаа бүсгүй харахаар маш гоё тийм тойхон ийм бүсгүй байхаа гэсэн хэрнээ. Сонирхдаг спорт нь маш сайн. Мото спорт гэдэг чи одоо мотоцикл бас унт тийм манай Оргилмаа. Тийм, мотоцикл унна, мотоциклаар аялна. Бас хүмүүсийг аялуулна, аялалд авч явна. Тийм. Яагаад чухам минь салбарыг сонгоод амьдрал руу орчихвоо? Эмэгтэй хүнд бол бас хэцүү аваа шүү. Тийм. Яад чинь тэгэл манай өвөө аав тэгээ манай гэр бүлийнх ер нь авт мототой ер нь их холбоотой хүмүүс. Тийм болохоор цаанаасаа ингээд зүүн сайнгоор орсон гэх юм уу. Багтаас хурдны морь ундаг байсан болохоор тэгээд хурдны морь ундаг байсан уу? Өөх за. Тэгээд энэ спорт руу магадгүй орсон баг гэж боддоо шүү дээ. Одоо манай охин бас 1-р ангиасаа мотоцикл унсан. Тийм ангиасаа. Тийм манай нөхөр бас удам юм байна уу? Мастер хүн байгаа. Тэгээд гэр бүлэрээ моточд ер нь. Тэгэл энэ спортод дурлсан баг. Таны хань бас спортын мастер хүн байдаг тийм. Ханы хатлаар хэлж өгөөч. Энэ чиглэлээр бас удаан хичээлж байгаа юу? Тийм, манай нөхөр болохоор 12 таос л тэмцээн уралдаанд орж исэн. Тэгээд сүүлд 15 онд бит хоёр бас мотоциклийн цуваа энтертэй гоё хормоо хийсэн байгаа. Хөөх, ямар гоё юм бэ? Тийм үү? Тийм, манай нөхөр одоо сургалтынхаа төвийн багшийг хийж байгаа. Манайхас мото сургалт явуулдаг байгаа. Сургалтын төвийн хатлаар хэлж өгөөч. Мотор Рент Монголиа. Тийм. Сургалт маань болохоор одоо 3 дахь жилдээ эсэлтээ аваад хүмүүсийг төгсгөөд явж байгаа. За хажуугаарнаас бид хэд манай аялал бас авч явдаг. Гоё 100 км-ийн богны аяллуудыг бас өдөртөө явчихдаг уу? Тийм, өдөртөө өглөө гараад орой ирдэг. Бас хорхог хийж идээд ирдэг. Аялалдаа юу? Тийм, сонирхолтой аяллаас хийдэг байгаа. Бүүнөр явж болох нь биш найзуудаараа тийм ээ. Тийм үү, ETV болон 4 дугаатын аялал эмэгтэйчүүд хүүхдүүдэд зориулсан тийм аяллууд бас хийдэг байгаа. Нэг цагийн аялал, богинохон хэмжээний тийм хоолтой бас тийм аяллуудыг хийгээд за ер нь мотоциклийн холбогдлолтой бүхэл төрлийн ямиг хийгээд явж байна да. Нөхөртөөгөө хамт. Мундаг гэр бүлээр. Бүр гэр бүлээрээ тэгвэл охин мөртлөө одоо сонирхож эхэлж байгаа. Тийм, манай охин одоо хэдтэй юм бэ охин? 14 настай. Тийм том охинтой юм уу? Тийм шүү дээ. Ястаа тэгж харагдсангүй. Багада ер нь ийм чиглэл рүү ингэж хичээлээд ороод хүмүүс заагаад сургууль зохион байгуулж байгаа юм тийм юм бодол байсан өөрт чинь. Одоо харахад бол тэгж л харагдахгүй өөр чиглэлээр явах бүсгүй байсан ч юм шиг харагдах юм. Тэгэхээр би таны багын хүсэл мөрөөдөл юу байсан бэ? Болох юмсан гэж боддог. За яг ийм тийм гэсэн тийм бодол байгаагүй. Ер нь л тэгээд 10 жилээ төгсөөл мотоцикл гэдэг энэ спортын төрөл рүү тэгэл орчихсон. Тэгэл ажлынхаа хажуугаар гоо сайхны чиглэлээр би ажилладаг байсан л да ер нь. Тэгэл ажлынхаа хажуугаар мотоцикл ундаг байж байгаа л тэгэл одоо нэгэнтээ ингээд энэ спорт руу бас ажил амьдралаа холбочоод ингээд явж байгаа. Ер нь бол гоо сайхны чиглэлийн үнэлтэй. Тийм бах. Тэгж харагдаж байна. Оргилмаагийн хувьд амьдралын ер нь үндэс нь юунд оршдог гэж та боддог? Ер нь таны үндсэнтэй зүйл хамгийн үндсэнтэй зүйл юу вэ? Гэр бүл ахaltaа миний үндсэнтэй зүйлүүд одоо гэр бүл эцэг их хоёр ихэр охин саяхан төрсөн. Хоёр ихэр юу? Тий, одоо нэг нас одоо 3 сартай хоёр ихэр охинтой. Тэгээд том охинтойгоо ингээд гэр бүл ам бол одоо ингээд тавуулаа олцсон ингээд байж байгаа. Аль нутгийн хүүхэд лээ? Ер нь бол Унган Улаанбаатар уу? Би Унган Улаанбаатар. Гэхдээ ер нь бол манай ээж өвөө эмээ дээрээ хинтээд өссөн. Хинтийн ганшир гэдэг одоо хурдны удамтай сайхан нутаг шүү тий. Тий. Тэгээд тэр утгаараа л хурдны морь ундаг байсан л та. Настадаа унжив ба. 1-р анги хүртлээл хурдны морь унжаал тэгээ сургуульд ороод ер нь бол тэгээд хот руу орж ирсэн. Хурдны морь тэр мотоциклын тэрийг унах
зайтал хөөхд ачтай тийм багасаа тий. Хурд хүч мэдрэх дуртай тийм байна тий. Эргээд мотор рент клуб руу орё. Үүсгэн байгуулалт 4 жил болж байгаа болов. Одоо тийм 4 дахь жилдээ явж байна. Тийм. Анх ягаад ийм клубыг үүсгэн байгуулав? Санаас идэл юу яаж төрвөө? Залуучдыг сонирхож байна уу? Тийм. Ер нь бид хоёр хоёулаа л моциклийн хоббитэй хүмүүс. Тэгээ манай нөхрөө болохоор ер нь моцикл сервис үйлчилгээ энэ бас хийж чаддаг. Тийм мундаг хүн. Тийм болохоор тэр чадварыг ашиглаад бид хоёр ерөөсөө л хоёулаа юм гаражтай болоод иймэрхүү юмнууд хийгээд тэгээд одоо ингээд ажил маань улам өргөжөөд одоо ер нь бол моциклийн сургалт хүннүү гээд олон улсын мото холбоотой хамтарч моциклийн сургалт бас явуулж байна. Тэгээд аялал за тэгээд сервис үйлчилгээ аль бүхэл төрлийн юмыг явуулж байна да. Тэгээ би бас өөрөө хувьдаа бас аялах туртай моциклтай 5800 км замыг моциклаар туулсан гэж сонссон. Тий, ер нь бол жил болгон аль болох нөгөө нэг айлын эзэгтэй эхнэр хүн нөгөө нэг аль болох ингээл цаг зав гаргах юм бол өөр хүүхдүүдтэй хань жилдээ цаг зав гаргадаг ажлынхаа хажуугаар тий. Тэгэхээ хажуугаар жилдээ нэг удаа ч юм уу өөртөө нэг яг бүр сингл юм шиг тий. Тэгээд ганцаараа байх боломжийг олохыг би бас за хичээдэг хүсдэг жилд нэг удаа. Тэр утгаараа би жилд нэг удаа бол соло аял буюу ганцаарчилсан тийм моциклтай аяллыг гаргадаг байхгүй юу. Тэгээд сая 20 онд болохоор чимгээтэйгээ бас good mommy admin. За. Чимгээтэйгээ бас хамт аялсан. Тэгээд энэ аялал маань бас айгүй олон хүнд хүрсэн. Чимгээ маань ер нь бол мэдгүй хүн байхгүй good mom пэйжийг маань мэдэн тий бүгд л одоо эзэгтэй нар тийм болохоор айгүй хүнд хүрсэн. Миний өмнөх аялалд болохоор ер нь бол нэг их зарлаад байдаггүй ч юм уу. Тэгээд чимээгүй явчаал ирдэг байсан болохоор тэгээ энэ жил 20 оны аялал бол айгүй хүнд хүрсэн. 5700 км-ийг Алтай Таван могд руу моциклтай явчаад ирсэн. Тэгээ баруун тишээ бүтэн тойроод тэгээд ирсэн тийм аял. Хоёр бүсгүй хоёулахнаа 5700 км замыг моциклтай туулна гэдэг бол бас их аюултай биш үү? Ер нь юу ч сонсож байсан. Тэгсэн чинь цэглэн борохоо билүү? Тий. Авч явсан гэж сонссон. За хамгаалт ер нь бол бараг л ганц цэглэн борохоо тий авч явсан. Гэтэ ер нь Монгол гадаад биш Монголдо аялж аваад болохоор нэг амар тийм айж эмээгээд тах зүйл бол байгаагүй. Хамгийн гол юм моциклтай л жоохон санаа зовж байсан. Янз бүрийн эвдрэл гэмтэл гарвал яах вэ тий. Ойр зургийн ямиг бас тухай бүртэн зохицуулаад янзлж чадах хэдий ч бас ямар сүлжээгүй газар бас яах их хэлээ гэж бас бодож л байсан л та. Гэтэл зориг гаргаад явсан. Тэгээд бит хоёроос дунднаас аюух хийх дуртай юмнуудаа хийсэн гоё амттангуудыг санаа зовхгүйгээр ийдсэн. Санаа зовхгүйгээр ийдсэн. Яг тийм харагдахгүйгээр тийм. Тэгээд яг л тийм галзуу аялал болсон. Ямар гоё юм. Хэд хоног явсан? 20 хоногийн аялал яг төлөвлөсөн байж хаад 18 хоноод ирсэн. Хурдан тойрч тий. Тэгэл одоо нөгөө нэг ажил төрөлтөө гэртээ ингээл байхдаа хоолны дэглэм мэглэм ч юм уу янз бүрийн барайл ингэдэж шүү дээ. Жилд нэг удаа ингээл дуртай хамтнаа идэл ингээл дуртай газар таваа дуртай газараа хоноол ингээ явах тийм боломжийг бас өөртөө цаг зав гаргаж бас тэгж явдаг байгаа юм л да. Та хоёр минь тэгээд хаана хонж байв хэр хатаа очив майхан аваад явсан уу? Ер нь бол хоёр моцикл дээр бүх юм ачаад явсан. Тэгээд хүмүүс алхахлаар та хоёр машин тэрэг дагуулсан ч гэдэм үү те эрэгтэй хүн дагуулсан ч гэдэм үү тийж бас зарим хүмүүс боддог л байх. Магадгүй тэгээ бид хоёр болохоор яг хоёулахнаа явсан. Тэгээд майхнаа аваад явсан. Тэгээл
ер нь бол дуртай газраа л хонс. Энд чинь хонох уу гэл ядраад байвал унтаал тэгэл ядрахгүй байвал өргөжлүүлж яваал. Тэгэл заримдаа бол яалтч юу нэмэгтэй хүмүүс ч бас ус цасанд ормоор байна те. Тийх үедээ бол газар тий юу амралтын газар эсвэл буудалд нэг хит хиттэй удаал хонсон. Ихэнх нь бол гадаа майхандаа хонсон. Гой нуурууд байсан. Гой үзэсгэлэнтэй газрууд та зөндөө тарлцсан байлгүй Монгол орнд. Тэгэл аль болох хоноол явсан. 18 хоног. Хэдэн сард явсан бэ? Өдөр алган өглөө болгон сэрэхэд аюу гой шал өөр газар сэрэх чинь бас аюу гой мэдрэмжтэй. Тэгж дур зоргоор явж аваад сайхан тийм аялаад ирсэн. Ер нь тэгж олон хоногор бүсгүүчүүдийг дагуулж аялал хийдэг үү? Үгүй. Би ер нь өөрөө л ганцаараа аялах Монголыгоо тойрох тийм хүсэл мөрөөдөлтөй байсан. Тэгээд чимгээ манаас бас айгүй зоригтой эмэгтэй гарч ирээд хоёроос хобби хүсэл зориг бас нэгдээ тэгээд хамт явсан. Энэ чимгээ маань анх бол яг нэг сургалтын төв төгссөн моцикли тэгээд арай нэг жоохон юу ойлголттой байсан болохоор арай гайгүй амархан сурсан. Тэгээд бас их өндөр бүсгүй байгаа. Тэгээд бид хоёрын зургийг харчаад хүмүүс нөгөө нэг чимгээ маань жоохон өндөр том битээ. Тэгээд би их жижиг гин шүү дээ. Тэгээд бид хоёрыг баг лесби юм уу энэ гэсэн тийм хүмүүсээс айгүй бас коммент хийсэн байлаа. Тийм. Яадаг үлээд энэ ч тийм сэтгэлдлүүд бас нэлээд байсан ш. Хоёр бүсгүй 20 хоног баг ингээд хойлохноо авчихлаа гайхаад. Яг тэгж хүлээж авах тийм сэтгэх бас болоогүй гэсэн үг тийм юм. Бидний орнод бол тийм мотоциклтай аялал бол маш олон байдаг шүү дээ. Байдаг ах уу? Өвчтөр мотоциклаад явчихдаг болтой. Би ч одоо ингээд 21 онд энэ жил зүүн тишээгээ явна. Тэгээд зүүн тишээгээ тойроод уртаасаа орж ирээд ерөнхийдөө ингээд Монголоо ингээд тойроод дуусгаж байгаа. Тэгээд 22 оноос болохоор юугаа гаргана. Гадагшаага бас аялах тийм бодолтой. Тэгээд одоо эртнээс нөгөө нэг санхүү энтрээ. Тэгээ намайг чи ямар нэгэн байгууллага янз бүрийн ивент тэтгэж бол байдаггүй. Би одоо өөрийгөө л ингээл ажиллах хажуугаар тэгэл сонирхлоороо л ер нь яваа. Сонирхлоороо тэгээд бас одоо нөгөө санхүү янз бүрийн юм төлөвлөөд явж байгаа. Гэр бүлийн хүн яаж хүлээж авах вэ? Одоо ингээд жишээ нь хэдэн хүүхдүүдээ ингээд орхичоод 20 хоног явчихлаа. Бас их сайн ханаж ил байх юм тийм. Би анх угаасаа л нөгөө нэг танилцахтаа ч үгүй юм мотоцикл ундаг хоёр талаас мотоцикл ундаг гэж танилцчихсан байхгүй анх танилцахтаа. Тийм. Тэгээд нөгөө нэг миний би угаасаа л ийм хүсэл зоригтой байгаа гэдгийг анх хэлсэн байсан. Тэгээд надад ер нь нэлээд итгэдэг. Тэгээд миний чадварт бас итгэдэг хүн болохоор надад нэг санаа зовхгүй явуулсан. Тэгээд би бас өөрөө айр зургийн нөгөө сервисээ янз бүрийн юм уу тухай бүртэг яг тодорхой хэмжээнд янзлцдаг болохоор надад бас тэр тал дээр санаа зовхгүйсэн баг гэж бодож. Гэр бүлийн хүнтэйгээ одоо танилцаад хэдэн жил болж байна? За одоо ер нь бол 15 онд турмаа хийсэн бит хоёр. Тэгээд 15 оноос 6 жилдээ тийм танилцаад явж байна. Олон улсын эмэгтэйчдийн байр болж байгаа юм чи сайхан ханийхан талаар гэр бүлийнхэн талаар ярилцсан тийм ээ тэр сэдвээр. Анх ханийхаа юунд татагдчихэв та? Айгуу саниш хэлэхэд ч барыг санаа зовмор гэдэг. Манай нөхөр нөгөө гараж дээр сервис хийдэг байсан. Тэгээд тэр үед би нөгөө мотоциклээ авч өгөөд янзлуулах гад очиж исэн. Тэгэл очиод нөгөө нэг ийм ажлын комбинзон мэдэн шүү дээ. Тэр нь ингээд амар гоё ингээд гоё ягаад ч өөрт нь зөгцсөн. Яг гурвалжин гоё бие мийтэй харагдав. Тэгээд би харсаар байгаа л тэгээд баг ер нь татагдсан та гэж. Тэгээд нөгөө нэг байнгын нөгөө миний мотоциклыг амар удаан янзалдаг. Тэгээд цаг аваад идэг байсан байхan. Тэгээл ингээл баг хэдэн хоног 12 хоног болсноо. Тэг өдрөө алгаа чинь би бүр сүултээ бүр хоол мал барьжчвал миний мотоциклыг хурдан гаргаад өгөлтэй мөг тэгсээр байгаа тасцсан шүү дээ. Айгу сонирм баг. Ямар сонирхолтой тийм тэгээд яг нөгөө нэг энэ чинь юм хонхорхой байдаг байхгүй нөгөө нэг ямар хонхорхой гэдэг лээ. Одоо өстө тэрийг мэдэхгүй юм аа. Нэг амар хөөрх юм хоёр хонхорхой байдаг. Яг тэр хонхорхой нь бүр айгу таалагддаг байсан шүү дээ. Сони юм татчихсан байгаа. Сони юм аа. Тий. Нүд төмсөг царайг сонссон. Хонхорхой гэж өстө сонсоогүй юм байна. Тэгээд ер нь айгу гоё
тэр хонхорхон татагддаг эмэгтэйчүүд бас байдаг л юм билээ нот шиг тий. Манай нөхөр тий аюу тэмцөөлхөн ер нь хэр аргийн л ууралдахгүй би болохоор ер нь жоохон заримдаа уурлна хэлэх юм аа шулуух хэлждэг тийм зантай. Маа нөхөр болохоор нэлээд тийм тайван эмэгтэй хүнийг аюу хүндэлдэг тийм зам нь бол нэлээд бас таалагдаад тэгээд ер нь бол суужсэн. Тэгээд бодлого хормоо хийсэн байх нь тийм ээ. Бид хоёр тэгээд аюу сонирш тэгээд тэгж танилцсангуудаа ерөөсө 2 сарын дараа хоёлаа хормоо хийх үү гэл. Тэгэл гинт хормоо хийхэр болол тий гал халуун дурлал байж. Тэгээд айгүй хурдан хормоо хийгээл манай нөгөө нэг нөхрийн найзууд чинь бас нөгөө нэг өмнө хормын гуйлга гэж байдаг ш найзууд нь. Тэгээд тийм юмд болохоор нэг мотоциклын бас ингээд цаваатай найзууд нь ирээд ингээд нөгөө эргэлдээл нөгөө дуугаа шатаагаад ингээд нөл утаан донд чинь нөгөөх чинь гэрлэх санал энэ төр тавьж маваад романтик юм. Тий айгүй санан тийм бас найзууд нь ч гэсэн айгүй гоё сэтгэлтэй. Тийм гоё гэрлэх саналаас хүлээж авч байсан. Тэгээ айгүй сонир байгаас 2 сарын дотор шийдэл хормоо хийгээл тойрчин тэгээд 10 сарын 10-нд хормоо хийжсэн. Бас сайхан хоёр их хэрэгтэй болчихсон сууж идэг. Хотын төвөр ингээ мотоциклийн цуваатай нөгөө хормынхаа палажтай энэ төр. Тийм хором хийжэлээ ш. Үнэхээр энэ бол бас мөрөөдлийн хором байх шүү зарим өсгөөчүүд нь тийм ээ. Миний хувьд бас угаасаа л мөрөөдлийн хором байсан. Моцик сонирхдаг болохоор ч тэр юм уу. Өнгөрсөн Мартин 8 нар за яаж баярлав? Ер нь олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хамгийн мартагдчихгүй тийм мөч танд байсан уу? Хизээний Мартин 8 байсан бэ? Стрэс гардаггүй бэлэг авсан ч юм уу? Догдолж их баярлж байсан ч юм уу? Нөхөр маань л наваг баярлуулж байсан бах та. Тийм. Цэцэг мицэг өгөөл бит хоёр чинь нэг амар их завгүй байдаг болохоор бас баяр алганыг ингээд нарийн тэмдэглээд ээж бас чаддгүй. Гэхдээ бол баяр алганаар манай нөхөр надад дотор хэмжээр цэцэг янз бүрийн тийм бэлэг өгдөг л дөө. Тийм. Мотор рент клуб маань цаашдаа үйл ажиллагаагаа бодвол өргөжүүлэх байх тийм ээ. Яг одоо суралцагчд гэж тодорхой хэмжээний тооны хүмүүс байдаг уу? Одоо өнөөдрийн байдлаар ч юм уу тэдэн залуучууд суралцж байна. Их сонирхдаг болсон сурагтай байсан. Манай Монголын хэдэн залуучууд ер нь одоо явж байна. Танай клубт. За өнгөрсөн жилийн манай сургалтанд болохоор 100 гаруй хүмүүс төгссөн. Бас олон байна. Тэгээд нөгөө нэг намайг аялдаг болохоор ч тэр юм уу айгүй их эмэгтэй хүмүүс сонирхож эхэлсэн. Мото сонирхож ер нь айгүй эмэгтэй хүмүүсийн давмгай илүү сургалтанд маань суусан байгаа. Тэгээд манай оргил багш өөрөө заах уу? Манай нөхөр заадаг байгаа. Тийм. Мэргэжлийн багш заан тэгээд яг хуу нөхрийнхөө завгүй уюудд бол би бас чадах мэдх юмнуудаараа бол уусаа сургалтаа бас өөрчлөлөд явуулна. Тэгэхээр эмэгтэй хүнийг ер нь чадлагүй хүч сул дорой гэж бас бодож болохгүй нэ тийм ээ. Ер нь 5800 км замыг ганцхан бүсгүйтэй хоёулахнаа туулаад ирсэн гэж байгаа. Дээрээс нь ингээд мотоциклийн сервис өөрөө үзүүлчихдэг. Дахиад сургалт зохион байгуулж. Би бол үнэхээр бахарх чинь танаар баярлаа. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлт бүсгүйчүүдэд хандаж хэлэх үг гэвэл хэлээч. За ер нь бол бүсгүйчүүд минь тэгээ цаг заваа өөрийнхөө юу хүсэж байна тэр зүйлд бол цаг завыг бол зарцуулж байгаарай гэж бас хэлмээр байна тий. Тэгэхээр та хэд минь бас гэр бүлдээ анхаарахын хажуугаар өөрийнхөө бас хоббинд бас цаг заваа зарцуулж байгаарай гэж бас хэлмээр байна. Тэгээд Монголын мотоциклчин эмэгтэйчүүд илүү олон болоосай. Тэгээд хотынхаа гудамжийг гоё үдэрээ чимээд гоё салхи татуулан хамтдаа тавих бүсгүйчүүд байх юм бол манай Мотор Rent Mongolia клуб маань үргэлж та бүхэндээ нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна. За маш их баярлалаа танд. Зочны ярилцлагын цаг нэвтрүүлэгтээ хамт үзэж танд баярлалаа.
бидний өнөөдрийн нэвтрүүлгийн зачин хонорт Motor Rent Mongolia клубыг үүсгэн байгуулагч Оргилмаа Бүсгүй маань ураг барьсан. Баярлалаа.